За хөтөлбөртэй хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурц байна. Яг одоо та бүхэндээ хүндэтгэл зочноо уулзахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочноор үйлчилгээний маркетингийн зөвлөх Гал Бадрах хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Тэмд. За, урилгыг манд хүлээн авч ирсэн танд их баярлалаа. Өмнө нь бид бүхэн бас хэрэгтэй мэдээллийг үзэгчдэд хүргэсэн. Өнөөдөр бас нэг яалтчгүй ойрхон ярих нэг хэрэгтэй сэдв байна. Хүрээд ирээч гэж одоо хүсэл тавьсан. Хүсэлтийг манд хүлээж аваад ирсэнд их баярлалаа. Тэгээд аялал жуулчлал яг одоо тэр сезон эхэлж штэ тий. Тийм шүү. Яг өөрөөр цаг ирж байгаа. За энэ үед бол Монгол улсаас өөрөө тий аялал жуулчлалаа татах юм аян эхлүүлсэн юм үйл ажиллагаанууд явуулж байгаа. За энэ хүрээнд бол бид бүхэн хамгийн чухал хэсгийг бас онцолж үзэгчдэд хүргэе гэж бодож байгаа. Аялал жуулчлалд маань хүрээд ирдэг үйлчилж байгаа яг үйлчилгээний яг байгууллага за ресторан, зоогийн газрууд бол хамгийн түрүүнд л одоо яг жуулчд маань бол энэ газрууд руу л ордог шүү дээ тий. Тэгэхээр яг энэ газруудын маань үйлчилгээ ямар байх ёстой юм бэ? Ямар байвал тэр хүмүүст таалагдах юм бэ? Сэтгэл ханамжтай буцах юм бэ гэдэг зүйлээр бас хэдүүлээ. Сэтгэл хөрөнгөө сайхан мэдээлэл хүргэнэ. Тий. Ер нь бол одоо эхний эйжент одоо яг гадаадын жуулчид одоо Монголд манай засгийн газрын төвшөнд хүртэл тий жуулчин татъя одоо жуулчдаа нэмэгдүүлэе гэсэн бодлогот явж байгаа боловч ерөнхийдөө одоо зоогийн газар ч юм уу үйлчлэгээний байгууллагууд дээр яг төвлөрж ажиллаж байгаа одоо яг энэ дээр чиглэл өгж байгаа тийм зүйл нэг хаваахан байхгүй байгаа юм л да. Ялангуяа зоогийн газар одоо гадаадын жуулчин дагуулад ирэхэд манайхан мэдчилгээний асуудал бас байна. Одоо зочин гаднаас орж ирэхэд сайн байна уу ч юм уу тавтай болно ч юм уу тийм мэдчилгээ байхгүй. Өстой хамгийн ихний л одоо яг үйлчлэгийн салбарын хамгийн чухал юм бол мэдчилгээ байдаг. Тэгэнгүүт мэдчилгээ байхгүй. Энэ бол гайдууд нь жуулчдаа дагуулад нэг одоо хаан суудл байна тэндээ хүчичэл өөрсдөө суугаад тэгэл дараа нь зөөгчөд дууддаг тийм системтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр наацхийн уг нь монголчууд бол тийм найрсаг хөндлөг тийм гоё найрсаг нь атамшлаа. Мэдчилгээний гоё соёлтой. Гэсэн мөртлөө одоо хэд хотчлолтоос үүссэн үү одоо янз бүрийн нийгмийн асуудлаас болд юм уу мэдчилгээний асуудлыг Монгол нэлээд хаягдсан. Аль ч хэвэн байгууллагууд ер нь бол мэдчилгээ аягүй дутмаг болсон. Тэгсэн мөртлөө гэрт нь гаднаас зочин орж ирэхэд манайхан мэдлэхгүй байх гэж байхгүй. Заавал мэдлэнэ. Сайн байна уу гэд танихгүй байсан. Ажил дээр нь хүн ивэл мэдлэхгүй. Тийм нэг жаахан нэг сонин ойлголт монголчуудын хувьд байгаа дээ. Тэр өстой нэг тийм ойлгомжгүй ойлголт байгаа даа тий. Энэ бол тэгээд одоо ажил болохоор хамаагүй болч тийм үү. Яа тийм жаахан асуудал байна. Мартдаг юм уу яа тийм тий. Хамгийн ихний чухал асуудал нь мэдчилгээ. Мэдчилж чадахгүй бол тэгээд энэ тухайн үйлчлэгээний байгууллагууд одоо шинэ сайн одоо дахин зочин ирэх үгүй гэдэг асуудал бий болно л да. Яг тэгвэл зочноо үлдээ хожно гэсэн үг. Мэдлэхгүй байна гэдэг чинь. Тэгэхээр мэдчилгээнээс бүх үйлчлэгээ эхэлдэг гэж бас энэ Японд бас яг ингээд яваад ороход нэг гой өөдс нэг гой мэдчлээд ингээд байж байгаа хүмүүс рүү ингээд ороход нэг шал өөр очдөг шүү дээ. Гоё гоё болно шүү. Одоо наац маань CVG сонтовч юм тийм хөө одоо дэлгүүр бас нэг тийм бий болчиход байна шүү дээ. Дэлгүүрүүд тийм болж байгаа бол одоо хүнсийн дэлгүүр сүм маркетд бас адилхан тийм болвол зүгээр. Тэгвэл тэрнтэй адилхан манай зоогийн газрууд маань яг бас нэг айтайхан мэдчдэг тавтай морилно тий. Тэгээ gaах үед нь манайхаа үйлчлсэн баярлалаа ч юм уу бас нэг тийм хүн үг хэлдэг болчиход зүгээр байхгүй юу. Ер нь сүүлийн үед ихтэй тийм юм одоо мэрсэр харагддаг болсон л да. Тий, ер нь бол одоо ингээ харангуйта одоо бусад гадаад орны одоо чухал бас аяллаа нэг одоо сэтгэлд үлддэг зүйл нь хоол байгаад байдаг тий. Тэгээ хоолыг идж байгаа газар бас чухал байгаад байгаа учраас энэ нэг зүйл дээр анхаалаа хандуулж байна. Маш чухал. Тэгэхээр энийг бол одоо яасан одоо яг энэ чиглэлийн бизнес хийдэг хүмүүс маш анхаарч одоо тий ажилтнууд одоо сургалт хийх юм уу одоо зарим Японд бол нөгөө инээмсэглэх тийм савх хазуулж байгаа зулгаж байгаа инээмсэглэх тийм дасгал одоо бүр сургаж гин гэсэн. Тий. Яг инээмсэглэл гэдэг нэр хамгийн чухал байгаа тийм. Одоо хүнд хамгийн анхны сэтгэгдэл төрүүлж байгаа зүйл инээмсэглэл гэдэг шүү дээ. Хоёр танихгүй хүн бие биенийг өөдс харж хаад инээмсэглээд ингээд нэг мэдчилэхэд л тентээс нэг шал өөр тийм сэтгэл зүйн сэтгэгдэл авдаг. Японд бас нэг сонирхолтой гоё үг өгдөө. Игao иночи гэдэг. Энэ юу гэхээр инээмсэглэл бол амнаас гэсэн үг л дээ. Амнаас гэдэг нь ямар утгатай амнаас вэ гэхээр тухайн инээмсэглэл нь байгууллагын амнастай холбоотой гэсэн үг. Тухайн байгууллагын орчин тогтнох хугацаанд ажилтнуудын инээмсэглэлтэй холбоотой гэсэн үг. Инээдэггүй байгууллагын амнаас бол ялангуяа орчин тогтнох хугацаа бол богиносноор явчихна л гэсэн үг. Тэгэхээр нэг инээмсэглэж ажилдаг ялангуяа худлаа үйлчлэгээний салбарын хүн бол инээмсэглэж ажиллахгүй бол энэ бол хэцүү болно л гэсэн үг л дээ. Тэгэхээр одоохондоо Монгол нэг өсөлтөх тийм юу бол баг зэргийн байгаа болохоор нэг гайгүй яваад байгаа. Энэ удахгүй нэг 5-10 жилийн дараа бол бүгд үйлчлэгээ сайн болсон. Тэгээд
яг жинхэнэ яг энэ амнаас инээмсэл амнаас гэдэг энэ юутэй бол яг холбогдоод явчих واخ гэж бодож байна. Явчих юм бол яг одоо яг тийм системд явдаг. Тийм систем дээр байгаа тийм. Тэгж ач холбогдол өгч байна. Манайхан бол одоохондоо ач холбогдол өгөхгүй байна. Бараг энийг авчих ч юм уу гэсэн бол. Тэгээд эсэгээр бас яг сонирхолтой маягийн юм байдаг. Одоо шинэ өөдөөс нь сайн минутаа гэдэг инэнгүүд чи яг намайг хараад инээгээд байгаа ингээд үйлчлэгч нь бас тийм маягийн бас хандлагатай хүмүүс байна. Тэ? Гадаа нөгөө төвжирэг мөгдөө энэ асуудалтай байгаа хүмүүс стресст зовж яг надад инээгээд байгаа гэдэг чи бас тийм бас манай хэрэглэгчдийн бас нэг тийм нэг соёлгүй бүдүүлэгч юм уу яахан тиймхүү бас асуудал байна. Яг бүх газар яг ингээ үйлчлүүлж байгаа зоогийн газар байна уу, дэлгүүр байна уу бүх газар бас тийм хандлагатай байдаг бол үйлчлүүлэгч бас тийм зүйлийг өөдөөс нь гарахгүй л ах гэж бодож байна л да. Тэгээд энэ Монгол хэлж байгаа жуулчд бол хизээч тийм үйлдэл гаргахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэднэртэй бол ядаж тийм үйлчлэгийг бол тасралтгүй байнга тогтмол үзүүлж явах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр одоо яг ялангуяа энэ жуулчны компаниудтай хамтарч ажилладаг үйл жуулчид байнга орж ирдэг газрууд бол ялангуяа тий. Яг нь заавал монголоор мэдлэг мэхэд англиар мэдлсэн ч болно шүү дээ тий. Үл welcome to ч юм уу тэгээд үл хоолны газрынхаа нэрийг хэлдэг ч юм уу тий. Үл welcome to Mongolia ч гэсэн бас гоё шүү дээ хүмүүс. Монгол тавтай мөрөлнө гэдэг чинь амар гоё юм тий. Зүгээр нэг гайд майд нь хэлэх биш одоо бас нэг олсон газар болгон тэгээ хэлэнгүүд бас эдний чи аюу гоё юм байна. Ер нь дараагийн одоо найзлахад дагуулж Монгол очие тий. Чи олсон газар болгон бүгд ингэдэг шүү гэд гоё сонирхолтой бас юу болох байхгүй юу. Хэл хийснээс одоо тэгээд яг жуулчд маань ингээл ирээл нэг за яг зоогийн газар ресторанаар үйлчлүүлээд ингээл орох гэдэг менютэй танилцах гэдэг тэрэн дээр яг хэлний асуудал байж байгаа шүү дээ. Тий, манай ихэнх газрууд ерөөхдөө нөгөө монголоор менюг бичсэн байдаг. Яг нэг бол англиар бичсэн, нэг бол яг ихэнхдээ монголоор бичсэн байдаг. Тэгэнгүүт манай гайдууд маань тэрэн дээр айгүй хэцүү асуудалтай болсон. Яг тэгэхээр тухайн хоол болгоныг 5 хүн дагуулж явлаа гэж бодоход 5 хүн адилхан хоол идэхгүй. 5 өөр хоол идэнэ. Нэг үчлэн хоол нь ийм хоол, танай одоо улсын тийм хоолтой төстэй ч юм уу нэг энэ хоньны мах тийм ийм ногоо могоо олсон нэг үчлэн тайлбарлаж хэлнэ. Тэр хооронд маш их цаг хугацаа алдна. Хоёрдугаар тэгвэл нөгөө манай одоо мэдгүй эдийн юу хэвлүүлэхдээ одоо юунасаа болд юм байгаа. Зураггүй хэвлүүлждэг. Тэгэнгүүт ер нь бол нэг онцгой шиг л гоё хоол идэх гэдэг байгаа байхгүй юу? Энэ бол за яг ямар хоол идэх гэдэг юм. Дотроо төсөөлөл тий. Тэгээд юуны мах гингүүд үхрийн мах, хоньны мах ч юм янз янзын мах хэлжингүүд за нэг тийм хоол гэл ингээд Багцнуудын хувьд ч гэсэн бас төстэй байдаг шүү дээ. Тэгээ хийгтэл нэг мах, үхрийн мах гурилчээд юм уу тий. Хоньны мах бодаач гэдэг юм уу тий. Яг ямар хоньны махтай ямар юу ирэх юм тий. Зурагтай байвал бас нэрээ амар болох юм байна. Тий, хажуудаа ингээд зурагтай нэг төсөөлөн бодуулахаас илүү шууд зурагтай байвал нэг ийм хүм маягийн хоол юм байна тий. Гэт тийм тэг байвал нөгөө ич жуулчд маань ч гэсэн хоолоо сонгоход илүү амар бас байна. Бас нэг нийтлэг гэдэг нэг алдаа юу гэхээр манайхан 5 хүн ч вэ хэдэн хүн ч вэ дунд нь 1-2 хүн минь өгчдөг байхгүй юу. Тэгэнгүүт хоол захиалах гэж айгүй хугацаа алддаг. 5 хүн байвал шууд 5 минь авчрал хүн болгонд айгүй гоё дэлгээд өгчүүл тэг хүмүүс шууд сонголтоо хийгээ. За би энийг авъя, би энийг авъя. Тэгээд зөвч маань захиалга авах илүү хэлбэр болно. Тийм байна. Манай Монголын зөвч нарын бас алдаатай нэг тал юу байдаг гэхээр захиалга авахдаа шууд сонсоо явчихдээ. Бичиж авахгүй хоолны захиалга. Би ийм хоол гот бүгд бичээд байна. Тэгэхээр айхгүй өндөр байд юм уу? Юу нэр болдгийг шууд ингээд цээжлэх. Би хэлдэв. Ханд ингээд бичээд авчих уу? Хаа цээж чинь асуудалгүй. Тэгээд хоол гараад ингүүд нэг хоол өөр хоол эсвэл нэг хоол тучдаг байхгүй. Ой зүгч нөгөө хоол яасан гэж. Хамарч. Одоо захиалга өгцөө утахгүй гэдэг. Би юу Япончуудад явж байгаад 15 Япончууд нэг хоолны газар дагуулж, Япон хоолны газар дагуулж байгаад тэгсэн чинь бүх хоол нь гарсан. Тэгсэн чинь нэг хоол дутуу. Тэр миний хоол байхгүй. Тэгэд Япончууд хоол идээд би гайд нь хоол байдаггүй. Би хоолдохгүй болсон шүү дээ. Одоо хоолоо захиалъя гэсэн чинь тоогооч маань уцаа галтгаа хаацсан гэдэг. Тэгээ хоол авахгүй. Тэгээд жуулчтай зочдууд нь хүргэж өгөөд ганцаараа дахиж хоол идэх явж байгаа байхгүй. Тийм гэдэг яг алдаа байдیں۔ Тэгэхээр яг жуулчид ялангуяа ордог газрууд бол яг ийм юм маш сайн тооцоолоод бэлтгэл ажил сайн хийх хэрэгтэй гэсэн. Тийм миний үгэж гэсэн одоо шинэ аль болохоор олон хэвлүүлээд тий хүний тоогоо нөгдөг байвал. Тэгвэл манайхан бол шууд авчираад ширэн дээр нь тавьчихдаг. Тэгэхээс илүү хүн болгонд дэлгээд өгчүүл бас айгүй гоё хүндэтгэлтэй найрсаг бас энэ чи үйлчлэг байхгүй. Тийм байна тий. Тэсний биеийн хилэмжтэй. Тийм. Та гэд ингээд дэлгээд өг
шууд дунд нь авчираад яваад их хоёр чинь тэгээд ялгаатай шүү дээ. Хоолойч гэсэн тавихтаа ч гэсэн тий одоо бид нар биеийн хилэмж үйлчлэгээ ер нь бас их чухал ах. Тий одоо чи манайхан хоол авч явахдаа яадаг гэхээр шууд дунд нь тавиад өгвөл тэр хоол аливлээ гээд уг нь бол зөөгч энийг яах хэрэгтэй гэхээр тэр хүн энэ хүн ийм хоол захиасан ер нь бол биш тэмдэглэсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт ихэнх газар нийтлэг. Тийм ээ. Энэ хоол ирлээгэнгүүт энэ хоол тэгэнгүүт нөгөө би гээд бүгд заавал хоолоо хилдэг. Тийм их асуудал байна. Тэгэхээр уг нь бол тэр ер нь яг харилцаа хандлага гэдэг зүйл бол өстой маш чухал. Зөөгч яг гадаад тэр жуулчтайгаа шууд туулж харьцаж байгаа хүний хувьд бол тийм маш чухал зүйл байж таарад шүү дээ. Тэгэхээр энэ хоолнд нь хамгийн гол нь хамгийн их ачаалттай ажилладаг хүмүүс нь гайдууд байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр хүн болгоны хоолын захиалгад нь туслана. Тэгээд зөөгч хоол авчирнгууд нь тийм хоол ингэнгүүт энэ хүн гэд нэг үслэн хоолыг зааж хэлж өгнө тий. Тэгэхээр нөгөө ялангуяа гайдын бас ачааллыг багасгах. Нөгөө талаар зөөгч нь өндөр мэрэгжлийн гэдэг үднээсээ энэ болгоны айгүй гоё зэгстэй явал одоо үйлчлүүлж байгаа хүмүүс айгүй гоё кайфтай. Зөөгч гэж ярьсных бас одоо нөгөө гадаад харагдах байдал ч гэдэг юм уу хувцлалт, үс засалт, нүүр бодолт гээл бүх юм бас чухал гэдэг болов уу гэж бодогдоод. Тэгээ наад чинь одоо шинэ нөгөө үсний засалт байна тий. Эмэгтэй хүн ямар үсний засалтай байх вэ? Эрэгтэй ямар байх вэ? Наад эмэгтэйчүүд гоё гэлдээд, эмэгтэйчүүд гоё үсээ боож модог ч юм уу тий. Бас нэг тийм нэг тухайн хоолны газрын онцлог таасан үсний засалт гэдэг байх хэрэгтэй. Нөгөө талаар ажлын байранд ирсэн бол бүрэн хувцлалт байх хэрэгтэй. Зарим газрууд яадаг гэхээр нөгөө энгийн хувц моц юм энэ энэ тийм юм бас байдیں۔ Дахиад нэг юм чухал юм гэхээр энгийн тэмдэг. Хин гэж зөөгч вэ гэдэг энгийн тэмдэг байсан байвал зүгээр. Тухайн хоолны газрын лого моготой ч юм уу. Энгийн тэмдэг байснаар ямар ач холбогдолтой гэхээр тухайн зөөгч илүү хариуцлагатай ажилтаа хариуцлагатай болно. Яг тэгэхээр за нэг асуудал гарангуут манай зочин маань гомдол мэдүүлэх компанид хин гэж хүн байсан бэ гингүүд өндөр тунгаа өргөн бүдүүмэд манайхан ч янз бүр нэг өнгөцсөр нэрдэж штэ. Тэгэхээс илүү цэцгээ чимгээ өгвөл бата болд гэдэг тийм хүн байсан. Энгийн тэмдгээр мэдэх байхгүй. Энгийн тэмдэгтэй болон тэмдэггүй хоёр хүний хавьд ялгаа гардаг. Энгийн тэмдэггүй бол хариуцлагагүй жаахын хайнгад ажиллана. Энгийн тэмдэгтэй болонгот илүү нөгөө хариуцлагатай алдаа гаргавал өөрт нь асуудал үүсгэх юм уу те. Тийм бас байна. Японд бас яадаг гэхээр нөгөө шинэ ажилтан хуучин ажилтан хоёрын хооронд энгийн тэмдэг нь ялгаатай байдаг. За. Шинэ ажилтан бол цагаан тэгээ ялгаачих нь шүү дээ. Тэгвэл шууд тэрний хараа энэ шинэ ажилтан юм байна. Бас нэг ганц нэг алдаа юм бол бас уучлаа алдаа байсан ч одоо уучлаа. Яг л манайх нэг шинэ жодод гэдэг нэг юм энэ наацаа бид яг тэрнтэй адилхан. Энэ за шинэ бол яг бас алдаа байж болно гэдэг маягийн. Тийм бас нэг нарийн байх. Тийм байна тий. Нэр ингээ бас нэг ялгаа салгаа өгчдөг бол үнэхээр үгүй шинэ ажил ингээ бичгтэй байсан ч гэсэн асуудал байхгүй юу? Тийм. Ич зовх юм байхгүй, мэдгүй юм их гарна. Тий. Тэнгүүд нөгөө үйлчлэж байгаа хүмүүс шинэ ажил тийм окей асуудалгүй. Ингээд жоохон уучлах байхгүй юу? Тий. Тийм байна. Тийм бас байна. Шууд яг ингээд ажуулчдтайгаа ингээ харьцаж байгаа учраас мэдээж за шин зөөгч бол мэдээж маш том алдаа мадаг ер нь янз бүрийн гаргах л баг тий. Тэгэхэд бол бас туршлагатай шин гэдгийг хооронд нас ялгачих юм бол тэр нь харьцаж байгаа харилцаа нь арай өөр болчих юм шүү дээ. Тэгэнгүүт ажиллаж байгаа хүндээ ч үйлчлүүлж байгаа зочнодооч илүү бас ойлгомжтой тий. Ер нь бол тэгэл бас яг зөөгч нар чинь манайхан ч ер нь бас нэг удаан талтай шүү дээ. Бас нэг зочтой хүлээн хэлгэх тий. Ингээл цаг алдаах нэг юм удаан үйлчлэх гэдэг юм уу. Тэр соёл бол бас нэлээд алдагдсан байдаг гэж боддгийн ер нь. Тий, одоо яг тийм тохиолдолд манай Монгол хоолнууд манай хоолны газруудын бас нэг айгуу гоё онцлог гэх юм нэг юм байна. Маш их менютэй. Тэгээд айгуу олон менютэй. Тэгээд тэр болгонд нь хоол нь бүгд гарах боломжгүй. Тэгээд хитрхи олон менютэй учраас тэрнийг хийх хүн болгон мэдээж 5 хүн хоол захиална. Тэр болгоныг хийн маш их цаг хугацаа зарцуулдаг. Тэгээд хоол захиаллаа ер нь бол одоо байж 30-аас 1 цаг бол найдвартай хүлээдэг. Найдвартай. Аж хоолноос тий. Ядчих орж байгаа. Тэр хооронд яах вэ гэхээр хүмүүс зөвхөн ингээд хоолоо хүлээгэл ингээд буцаа ноцгоод яах вэ? Ямар нэг юм асуудал үүсдэг. Би үл яг ихэд яадаг гэхээр за хоол захиаллаа гяс уух юм одоо PMF ч гэдэг юм уу ундаа ус ч гэдэг юм захиалаад энэ уулгаад жаахан Монголын юм сатарал маягийн тактиктэй ажилладаг. Ер нь бол хоолны газрын зүгээс яг үнэхээр яг тийм хоол нууддаг бол одоо хөнхөө одоо шин салаад ч байд юм уу тий. Өгвөл одоо нэг талах цэцгийч байд юм уу. Өгвөл одоо нэг зарим хоолны газрууд нөгөө гахаан өөх мөхөд нэг бэлдсэн байдаг шүү дээ. Тийм хөнгөн маягийн борцчнээ байдаг шүү дээ тий. Тийм маягийн бэлдээд бас нэг амны зугаа нэг хоол
хүлээж хооронд жаахан эртэл нэг жаахан ингээд зочноос саадуулах маягийн тактиктэй байхгүй бол хүлээгээд айгүй хэцүү болдог байхгүй юу. Тэгээ хүлээж авах хооронд хүмүүс юу гэж боддог гэхээр за энэ бушуун хоол идэх гарыг дахиж ийшээ олоход хэцүү юм байна. Хоол хүлээх юм байна гэсэн тийм юм бол. Тийм нас ийм жижиг асуудал болж нэг зочноо алддаг. Тийм юм байна. Манайхан бол яг нэг хийж байгаа хүмүүс тоочны хувьд бол юу гэхээр за угаасаа хүлээх ёстой. Бид хоол маань ингэж уддаг гэсэн маягийн бодож байгаа боловч зочны хувьд бол жуулчдын хувьд бол тэгж хүлээхгүй байхгүй. Тэгж бүгд дараагийн юу үзэх вэ, яах вэ гэх бүх юм тактиктэй ингээ төлөвлөсөн явж байгаа хүмүүс л жаахан асуудалтай. Гадаад Монгол гэлтгүүл юм байна ер нь. Тийм. Тэгэхээр энэ бол одоо Монгол одоо зочинд байсан ч гэсэн нэг яасан жаа угаасаа хүлээх нь ойлгомжтой. Тэгэхээр хүлээж авах хооронд нь ямар нэгэн ундаа усаар үүлцэг нь гоё ус авчиад өгч болно. Японд бол ус өнгөө өгдөг л дээ. Манайд л яг бүх юм үнэтэй болсон болохоор яг үнэтэй байсан ч гэсэн нэг ус байд юм уу, мэдгүй нэг цай байд юм уу, цай наацхан өнгөө өгөөд цай ууж хахад бас гоё шүү дээ. Тийм яг димээ ингэж суулгахгүй бас нэг ингэж нэг жоохон саадуулах маягийн тийм бас байвал зүгээр байх. Таны хувьд бас жуулчдтай ингээд за аялаад явж байхад ер нь энэ цэвэр цэмцгэр байдал ч гэдэг юм уу те. Үүнийг бас алхир гэж дүгндэг вэ. Одоо цэвэр цэмцгэр гэхээр те дотор орчны цэвэр цэмцгэр байна. Гадаад одоо харагдах байдлын бас цэвэр цэмцгэр байгаад байна. Үүдний хэсэгч байд юм уу, ухтах хэсэгч байд юм уу те. Манайхан Монголын нөгөө зоогийн газрууд бол дотор талын цэвэр цэмцгэр одоо гоё юм хүмүүс маш сайн хийдэг. Тэгэнгүүт гадна тал ихэд жаахан анзаарахгүй ч юм уу нэг тоохгүй бас асуудал байдаг. Юу гэхээр одоо яг гаднаас харангууд одоо мэдгүй монголч нөгөө бас хуурай сэрүүн уур амьсгалтай бол шороо тоос энэ юм ихтэй. Тэгэнгүүт гадны жуулчид болохоор тэр талаас нь яасан сонин газар ч юм уу жоохон охицоо ялангуяа японочдын нөлөөр хувцс мохоолох нэг темпо жаахан цэмцэгдэн маягийн нөхцөл жаахан тийм асуудал байдаг. Ялангуяа хөдөө орнуудад явж хахад замын дагуух нөгөө үйлчлэгийн төвүүд байгаа шүү дээ тий. Тэгээ яг нэр бэрийг хэлээд хэрэггүй. Ер нь темпо төвүүд авахад нөгөө нойлын асуудал амар тэрчтаас асуудал нэлээд том асуудал болж ирсэн. Би ялангуяа Японы нэг том алдартай кино жүжигчдэн залуу дагуулад баруун тийшээ аяллаар авч явсан. Нэвтрүүлэг хийх гээд. Тэгэхэд нөгөө нойл мойлнооч зарим бүр ингээд бөөлж гээд өө юм болоод болчихсон. Тэгэхээр яг энэ минийг бас нэгэнд бидний аялал жуулчлал хөгжүүлэх гэж байгаа бол энэ талаас нь бас аль талаас нь сайн бодохгүй бол яг зарим газрууд тийм байгаад зарим газрууд бүр модон ойлгоо байгаад байгаа шүү дээ. Тийм. Модон ойлгоо газрууд бүр зүгээр хөдөө тал болоо яасан. Эмэгтэйчүүд бол яаж игээд дараалал эмэгтэйчүүд яах вэ гэдэг аягүй асуудал байхгүй. Тэгэхээр нөгөө жуулчид мэдээж хүлээж авах гэж байгаа бид нэг сава бэлтгэхээс нөгөө сайлаа бэлдгээ тий. Тэгэхээр чи нөгөө сайлаа бэлтгэхээс сава бэлддэг шүү дээ. Тэгэхээр бид нөгөө яг энэ юмнуудаа бас сайн бэлдээд тэгээд одоо хотын төвөөр явхад ч гэсэн алхаа явхад одоо нөгөө манай зам ам ямар гэдэг вэ явгууны зам тий. Энэ минь нэлээд асуудалтай. Байнга нөгөө юмнууд замын солигдоод янз юм явгууны зам солигддог. Тэгээд тэрний шороо тоос байна. Эвс тойрч аюулгүй зам амд нэгээд нэлээд тийм асуудал ч бас ер нь нэлээд бас том асуудлуудын нэг шүү. Байгаад байгаа шүү тий. Гадаадын жуулчд гэлтгүү бид нар өөрсдөө ороод дотор мохорол гараад ирдэг шүү дээ. Үүрэл гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр нэлээд энэ минийг бол одоо нэгэнд аялал жуулчлал хөгжүүлэе гэж байгаа бол энэ талаас нь маш сайн бодож төлөвлөж хийхгүй бол одоо тэгээ хувийн хвшилтэд бүх юм даатгаад их бид нар бас боломж байна уу юу? Тэгэхээр яг засгийн газрын төвшөнд энэ хүн одоо бас сайн хүлээж аваад хийсэндээ байх л гэж боддیں۔ Ер нь яг үйлчлэгээний байгууллагаар жуулчд маань үйлчлүүлээд ингээд бас нэг за яг угталт мугталт ингээд нэг таалагдаад энэсэглээд ингээ гоё утаад авчи. Үйлдэлт гэдэг зүйл бас хамгийн чухал байгаа те. Тий, зогийн хэрхэн яаж үдэж бас нэг сэтгэл ханамжтай гаргахгүй те. Тий, одоо яг одоо шинэ тооцоо хийгээл одоо мэдээж яг гайд нь хийн л дээ. Тэгээд зочид нь ингээд гарах үед нь одоо баярлалаа ч юм уу тий англиар ч гэдэг юм уу монголоор ч гэдэг юм уу тий одоо шинэ солонгос жуулчин байвал одоо солонгосон япон жуулчин байвал япон номын хэлэг нөхцөл амар гоё кайфтай баярлах байхгүй гээл тий тэгж бас нэг үдэлтийн байвал нөгөө хүмүүс чинь дараагийн удаа сэтгэл нь хоногшоод дараагийн удаа монгол ирэх үед тийшээ очиж нэг бидний очижсэн нэг газар очиж яваа тий бидний аягүй гоё үйлчлэгээ сайтай юм билэ аягүй гоё үдэж гаргаж өгсөн ингээд тэгээд дараа нь дахиж ирэх нөгөө байнгын зочин бас бий болно гэсэн үг байхгүй дахиж ирэх сэтлийг нь бий болгодог. Тэгэхгүй болохоор яадаг гэхээр манайхан ч шууд мөнгө уншууллаа. Тэгэл нөгөө касс юм аа өөр ажил хийгээл мөнгө авлаа одоо болоо бай бай гэсэн маягийн хандах зав. Баярлалаа гэж цаашаа эргээл өөр юм хийгээл. Тэгээд яг тийм шүү дээ. Тэгэнгүүт нөгөө аюу мөнгө төлж байгаа хүмүүс нөгөө тий эдний бас ер нь бол ялангуяа үйлчлэг сайтай улсаас ирж байгаа хүмүүс бол
хүлээлт байдаг. Баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Яах юм бол гэсэн байг. Манайхан тийм байхгүй юм бол за эдний бол мөнгө авсмал болоо гэж тийм хандлага гаргаж байна гэсэн маягийн. Тийм хандлагатай хүмүүс байна. Тэгэхээр бас нэг жаахан олон зочин жуулчин ирэх нь чухалч хэлээ. Тэр жуулчт маань сайхан сэтгэлтэйгээр дараа нь дахиад ирэх нь бас бүр чухал байгаад байна шүү дээ. Нөгөө талаар бас нөгөө манай дагуулж байгаа гайд маань ч гэсэн эднийг чинь бас гайгүй гоё юм байна. Тэгэхээр дараагийн удаа би бас өөр жуулчнаа ийшээ дагалж ивэл эднэрт айгүй гоё. Манай жуулчд илүү гоё таалагдж байна тий. Гоё сэтгэлтэй гарч байна гэдэг үгээс гайд маань бас айгүй олон жуулчид ийшээ дагуулж ирэх боломжтой болж байгаа байхгүй. Тэгэнгүүт нэг зоогийн газар маань байнгын зочинтой болно. Ашиг орлого нэмэгдэнэ. Уг нь бол тийм байгаа. Тэгэхээр энийг мэдэхгүй одоо анзаарахгүй ч юм уу бол мэдэхгүй одоо янз янз асуудал байдаг баг. Тэгээд тиймгүй талархлын одоо зочин өдөрт нь тийм үг хэлдэг тийм бол ихэд бага. Нийтлэг бол. Угтахаас өдөх хүртэл одоо анхаарах юм хэдүүлээ бол сая ярьлаа. Тий. Тэгэл одоо маш чухал. Тэг ер нь бол ингээл юмнууд байгаа. Тий, уг нь бол хийчихэд бол асуудалгүй тий. Хэлж хүн болгоно л чадна. Сайхан мэндэлж бол хүн болгоно л чадна тий. Тэгээд бүгд ингээд маш энгийнээр хийх боломжтой зүйл, хүнээ татах боломжтой одоо үнгүй маркетинг байгаа дээ шүү дээ тий. Тэгэхээр үүн дээр анхаарал өгөх юм бол бас одоо таны ажиллаж байгаа тухайн газар ашиг орлого сайтай байж болох нь байна. Ийм энгийн зүйлс дээр анхаараасаа гэсэн үднээс бид бүхэн яг энэ сэдвийн хүрээнд ярьлаа. Тий. Илүү чухал гэж бодож байна. Тэгэл мэдээж жуулчд хүлээн авахдаа маш сайтар бэлдсэн байх хэрэгтэй тий. Нөгөө хэлсэнчлэн одоо хоолны материалууд бэлэн байхаас гадна уух сүнснүүд маань бэлэн байдаг ч байт юм уу, менюний хүрэлцээ бэлэн байдаг ч юм уу тий. За тэгэл одоо маркетингаа яаж хийх үү тий. Одоо дараа нь дахиад нэг одоо гайдтай хамтын ажиллагаатай боллоо гэж бодоход тий. Дараа нь тэр хүмүүстэй одоо тэр гайдын хүмүүс зочдтой бонустай байж байдаг юм уу тий. Тэгэхгүй маш олон юм маркетинг болон боломжтой байхгүй тий. Зүйл анзаарахгүй бас байгаад байна тий. Жишээ нь одоо за Солонгосын жуулчин авдаг компани байвал одоо шин тий. Тэр компанид нэг маань зогн зам гэрээ байгуулад яг хөтэ нэг удаа 10 жуулчин дагуулж ирэхэд нь гайд нэг 50,000 төгрөг ч юм уу мэдгүй ямар нэгэн тийм бонус маягийн нэг удаа хоолыг ирэх юм бичих ч юм уу. Мэдгүй янз янзын маягийн тийм уламжлалын систем байвал нөгөө гайд маань тэр дагуулал ирэх байхгүй юу. Яг бол гайд тухайн жуулчны хаана хоолыг ирэхийг гайд мэддэг байхгүй юу. Тэр гайдыг сайн ярилцаж ирнэ бол сайн батлах харилцаа бий болгоул тий. Тэгвэл тэр бол жуулчдад дагуулад ирнэ. Тэгэхээр тухайн хэмжээний одоо ялангуяа зарим компаниуд нөгөө нэг ноолрын компаниуд юу байдаг шүү дээ. Одоо зочин дагуулж ирээд хувцас янз янзын бүтээгдэхүүн авангууд тухайн хэмжээний бонус уламжлал өгдөг. Яг тэрнтэй адилхан манай зоогон газар ч гэсэн яг багч байж болно. Гэхдээ тийм маягийн систем бий болгоул манай гайдууд шууд хоолны газар жуулчдад дагуулж ирнэ гэсэн үг байна. Гэхдээ мэдээж үйлчлэгээ сайн байх хэрэгтэй. Мэдчилдэг байх хэрэгтэй тий. Мэдээж тэр юм байх хэрэгтэй. Тийм маягийн системийг бий болгоул. Тэгээ бас яг зарим нөгөө ялангуяа зуны хөдөлгөөлт жуулчдад дагуулж явахад нэг нийтлэг гардаг алдаа юу гэхээр халуунт чинь хүмүүс ялангуяа гадаадын жуулчд нөгөө гоё пив уухыг хүсдэг. Тэгээд дахиад очингууд пив нь бүлээн байдаг байхгүй юу? Нилээ надад хэдэн удаа тохиолдчихсон. Тэгээд нэг хүмүүс пив нь бүлээн байна гэдэг над хүртэл гомдол гаргана. Энд дээр яадаг гэхээр нөгөө татан авалтаа айгу хугацаагаа айгу тааруулдаггүй ч юм уу яадаг нэг тийм юм гард юм шиг үлээ. Тэгээд хэлэнгүүт саяхан авчирсан юм аа тэгээд бүлээн байгаа. Тэгээд хизээ хүйтэн болох юм гэхээр нэгээс 2 цаг гэдэг нэг л тийм их асуудал байна. Нэгэн жуулчин болон яг жуулчин ч байсан Монголын дотоодын үйлчлүүлэгч авдагч байсан гэдэг. Онгойх цаг ялангуяа орон цагт хүмүүс гоцоо пив ууж штэ. Тэгэхээр тэр цагийн пив бүгдийг бэлэн болгосон бэлтгэл байж байгаа байхгүй юу? Нийтлэг тийм их асуудал нэлээд байдیں۔ Тэгэхээр зогийн газрууд энэ жижиг гэлтгүү юм асуудалтай аягүй гоо зэгслээд тэгээд энэ аялал жуулчлалын яг үйлчлэл эхэлж байгаатай холбогдуулан гоё ашиг орлого тий олох боломж байна да тий байна л гэж хараад байна л да. За маш их баярлалаа танд. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд одоо яг энэ тий дулаан орж байгаа аялал жуулчд маань одоо Монгол орныг зориод ирж байгаа энэ цаг үед бол үйлчлэгээний салбарт бол маш хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүдийг бол хүргэж чадсан болов уу гэж найдаж байна. Тий одоо баг зөвлөгөө өгсөнд баярлалаа. Одоо миний хэлсэн ярьсан зүйлийг тий байгууллагууд бас хэрэгжүүлж үзээсэй гэж бодож байна тий. Маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор үйлчилгээний маркетингийн зөвлөх Гал Бадрах оролцлоо. Хамтаас үзэгчтэй баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш шинцэгтэй ярилцлаа. Тэр баяртай.